Эхний асуулт анхааралтай байгаарай. Эхний асуулт. Дорнод аймгийн төв. Чавсан. Бөмбөгөө авчаал хариулъя. Чав болсон. Зөв хариуллаа. За манай залуу эхний хариултыг өгсөн байна. Хоёр дахь асуулт. Бөмбөгөндөө ойрхон зогсоорой манай залуус. Хоёр дахь асуулт. Бусдын үүрэнд өндгөө орхидог шувуу. Хөхөө. Зөв хариуллаа. Шууд хариултыг мэдж байгаа тохиолдолд аавна. Авчаад бодохгүй тий. За. Манай залуу хоёр дахь асуултанд зөв хариулсан. Гурав дахь асуулт. Тэнгэр шиг бай гэж хэний шүлэг вэ? Ташил ба. Зөв хариуллаа. За манай бүсгүй жоохон оролцоотой байх шүү тий. Зүгээр бодсон нөгөө залуугаа авахыг хүлээсэн. Нэг худлаа бөмбөг авах үеэр нэг худлаа дагж авсан юм шиг болж байна тий. Хийж болохгүй шүү. Сайхан оролцоотой байх хэрэгтэй байна. За дараагийн асуулт. Дөрөв дахь асуулт. Эрдэнэзүү хэд хаана байдаг вэ? Юу нэг Төв аймаг үстэй. Төв аймаг. За зөв хариулсан Төв аймаг биш юм байна. Нөө Төв аймаг вэ? За Жаргалант сон. Юу? Хараа тарих гэдэг нэг үү? Хар орон зөв байна. За хар орон чинь сум шүү дээ тий. Аймаг нь юу вэ? Өөр ханга аймгийн хар орон сумд байдаг. За манай залуу дахиад зөв хариултыг өгсөн байна. Тав дахь асуулт. Анхааралтай байгаарай. Цогтойч кинонд хэн цаазаар ахуулдаг вэ? Бөмбөг аваад хариулах хэрэгтэй. Кинонд цаазаар ахуулдаг. Цогтойч хүүн цаазаар ахуулдаг тий. Цаазаар ахвал толгой нь өхөрдөг дөө. Тий. 1 2 3 зөв хариулт байсангүй. Тэгэхээр арслан тайж толгойгоо ахуулт юм байна. Сүүлд үзсэн үү? Цогтойч кино байдаг шүү дээ мэдхүү. Би бас сайн үзэж байгаа юм. Би харин сайн үзэж байгаа. Үзэж байгаагүй мэдэн гэхдээ үзэж байгаагүй. Сони хариулт үү. За. Дараагийн асуулт, 6 дахь асуулт. Болорт цом юуны наадам бэ? Шүлгийн. Шүлгийн. За яг зөв хариулсан тооцоо. Шүлэг яруу найргийн жил бүр зохион явуулдаг тий. За дараагийн асуулт. Бүсгүй маань ихний оноогоо авсан. 7 дахь асуулт. Ерөнхий сайдын нэр. Эрдэнэт. Зөв хариуллаа. Чихэн мэдэх ёстой асуулт нь байлаа тий. За дараагийн асуулт, 8 дахь асуулт. Цагаан толгойн сүүлээс 2 дахь үсэг. Яа гэдэг дуусах юм уу? Хамгийн сүүлд чи яаг үсэг үү тий. Жишээ байна. За буцааж тавь. Сүүлээс 2 дахь үсэг. Юу үсэг зөв хариуллаа. Юу яа гэж аав тий. Сүүлээс 2 дахь гэсэн байгаа. За дараагийн асуулт. 9 дахь асуулт. Сар гарнаа золбоо гэж ямар киноноор хэлдэг вэ? Би ч юм тартай. 2 дугаар анги тий. Зөв хариуллаа. За дараагийн асуулт. Ер нь бөмбөгийг төрүүлж авсан оролцогчд зөв хариулах боломжтой байдаг. Маш амархан асуултууд байгаа болохоор тий. Анхааралтай байгаарай. Доох гэж ямар үгний товчлоо вэ? Доох гэж ямар үгний товчлоо? Хэлгийн замын хаалт. Доох дээ үсгэрэл хэлж штэ. Дэлгийн дамын доох. За мэдгүй байна уу? Дархлаажилт олдмолын хомсдол. Дархлаажилт. Дархлал олдмолын хомсдол. Дархлал олдмолын хомсдол. Дархлын олдмол хомсдол. За. Дэлгийн замын хандлагт өвчиг гэсэн. Тэр өөр жоохон ерөнхий нэр байх шиг байна л да. За. Дараагийн асуулт. Нохой болохоос өмнө гүлгийг хазаж химэлдэг. Ноён болохоос өмнө юу гэдэг лээ? Нохой болохоос өмнө гүлгийг хазаж химэлдэг. Ноён болохоос өмнө хөвгүүнийг басаж дарамжилдаг гэдэг үг байт юм байна. За мэдэж авахд илүү өдөхгүй те. Дараагийн 12 дахь асуулт. Дэлхийн чацарганы тариалтын 90 орчим хувь нь хаана ордог вэ? Монголд. Монгол биш юм байна. Харамсалтай. Швед. Бэлэг юм уу? За худлаа Европт мэддэг тариалаад байна. Хятад байд юм байна. Анхааралтай байгаарай. Нарыг англиар юу гэдэг вэ? Сан зөв хариуллаа. Маш амархан асуулт байгаа гэсэн. Дараагийн сүүлээс 2 дахь асуулт. Жүжигчин аглуугийн бүтэн нэр. Баттулга зөв хариуллаа. Асуултаа сонссны дараагаар барих хэрэгтэй шүү. Хамгийн сүүлийн асуулт 15 дахь асуулт. Дэлхийд хамгийн ойрхон од Бахастад. Од гэсэн шүү дээ. Бахас од чинь юу вэ? Нар гэр од. Дэлхийд хамгийн ойрхон
Од. Юу ч хэлж өгөхгүй. Дэлхийд хамгийн ойрхон од сар бас биш юм байна те. Дэлхий ван. Дэлхий ван. Дэлхий ван од гэж яддаг лөө. За юу орж иддэг. За тань юу алтан гац юм болоо. Дэлхийд хамгийн ойрхон од бол нар юм байна. Нар гэж хэлээд заншсан болохоос шүү дээ. Тийм байна шүү. Түүнээс ш од гэдгээр нь бас мартцсан байт юм байна те. Чакак нэвтрүүлэг.